Сайн байцгаана уу? Өнөөдөр тэгээд дараагийн $100 контент маань эхлээд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдрийн зочноор Miborn-ийн үүсгэн байгуулагч одоо өдгөө Isaac Coin гэдээ гаргаж байгаа. Хаа таны хин гэдэг лээ. Бравел. Ирээд. $100 хамтаа өргөхгээл цугласан байдаг. Догдож байна. Догдож. Чи догдож байна уу? Тий. Догдлоо даа. Хөгшөрчээ. Энэ цаанаас ийм үг хэлээрэй гэсэн. Тань $100 өгнө. Тэнгүүтээ та тэрийг ингээд одоо өөрийнхөө хүслээр үрээдгээ би таныг дагаж явах юм байна. За баярлалаа. За одоо нэг амар цагаан сар юу? Ойрог $100. За тэнгүүтээ та өнөөдөр яаж үрэ гэж бодож байна? За ер нь бол та хэдийг өнөөдөр $100 хийнэ гэд мэдчихэж байгаа шүү дээ. Угаасаа ярилцаас тэ ажил дээр шууд урьдчилаад гоо пицца загцсан байгаа. Одоо ямар ч төв шууд нур яваад манай нөгөө өмнөх X ажлаас ирсэн одоо бэлгийг хамтдаа гайлаас аваад тэр ихэд манай ойл үзэр ингээд $100 өрхөө үзье. Би ч бас нэг мөнгө өрч чадахгүй. За тэгвэл явцгаах уу? За явцгаа. За тэгээд сүлд амар бүр юу бичээд ихтэй. За юу ярих вэ? За ямар ч өнөөдөр тэр нэг $100 өрнө гэж бодож байгаа. Өнөөдөр бас сонь сайхан содон өрнөө хоёлаа. $100 ч бас их мөнгө штэ. Би танаас шууд асуулт асуучдаг тийм. Хоёлаа шүүлтүрг авч тэ. Тэгээд юу яастай? Та 3 жилийн өмнө хамгийн ингээд одоо энэ их ачаалтаа ажиллаж байсан гэсэн штэ. Тий. Сургалтынхаа платформыг л одоо шинжилэх гээл код мод нэг хөгжүүлэлт тэгэл 2 сар орог амар өдөр шөнөгүй суусан шүү дээ. Тэрнээс хойш ерөөсөө одоо ингээд одоо эн чинь ингээд намайг ингээд амар яагаад байгаа байхгүй. Шахаад байгаа байхгүй те. Ингээд наа зоогоо шүүс шахаад тэгэл одоо энэ дээр л одоо суугаа мэдрээл сайжраал байж байна. Тэгээ зарим хүмүүс чинь суугаа мэдэхгүй ингээд амар про юм шиг байгаад байгаа байхгүй. Би болохоор бас нэг давуу тал нь ингээд суугаа мэдрээд байна. Тэгэхээр энэ бас ингээд одоо амар сонирхолтой байна. Бас догдолч тий. Та юу A-лого яагаад хийхэ болцсон бэ? A-лого төр чи өрхтөө сэтгэл одоо санааныхаа бүх юм ингээ ил явдаг байсан шүү дээ. Тэр нь тэгсэн чинь ингээд нөгөө хүмүүс ингээд миний сул дорой байдлаа ингээд хараад анготон за окей тэгэд гоёнаар бол тэгээ сонссон хүмүүс нь гэхдээ тэрийг ингээд үн цэнтэй ингээд хадгалаад үлдэх гэж бодсон байхгүй. Ямар ч хамаагүй хоорж ир сонсоод тэгэхээр үн цэнгүй юм шиг. Яг тэр үед ингээд сонссон хүмүүс л яасан. Тэгэхээр чи сонсдог л манай өөр юм байна шүү дээ. Би нөгөө нэг юу нөгөө нэг та нэг машинтай годамжаар явж исэн чинь гээд нэг A-лог гэдэг штэ их нэртэйгээ явж исэн чинь за ингээд ядаж ийм машинтай болчиход байгаа гэд нэг залуу ярьсан гэсэн гээд тэгсэн бах та тэгвэл тэгсэн л юм байна. За ямар ч тэн дээр нэг ч бодлоо байхгүй. Тий. Би бол үгүй үздэг гэсэн A-логийг бол сонсдог уу? Тий сонсдог. Чи тэр гайгүй тархиараа холбогдчих юм шиг байна. Та чөлөө цагаа яг юунд зарцуулдаг бэ? Чөлөө цагаа би одоо ингээд нэг тийм сонин юмд орцсон байгаа даа. Тэрний үехээр ингээд ажиллаа ихтэй амар тогловч амардаг ингээд. Бус үед ингээд хийцгүй надад амар хэцүү байгаад байгаа байхгүй. Орой гэртээ жигээл ажил руу гамаар юм шиг санагдаа. Тэгээ сүүлийн 2 жил хобби яагаад байгаа. Одоо загас сонирхож байна, сноуборд сонирхож байна. Одоо эндуро буюу одоо кросс монголчууд юмсаар кросс унж үзэж байна. Тэгээ сноуборд кросс мотоцикло. Тэгээ тэдрэг үзэл бүх экстрем спортыг үзээлээ тэгээд. Одоо автомашин бас их сонирхож байна. Тий. Нилээ одоо рекорд одоо шинээр эзэмшиж байна. Автомашин гэж нөгөө юу ралли нөгөө нэг юугаар явдаг. Drag race. Би ч одоо ингээд өөрөө автомашинаа хөгжүүлээд одоо машин ч ингээд 4 дугуй мажигч 2 дугуй мажигчд байгаа шүү дээ. Ардаа мажигч. Би ч одоо ингээд Монголын хамгийн урдан ардаа мажигчтай RVD төрлийн машиныг босгосон ундаг тийм рекорд эзэмшдэг юм баггүй. Тэр бол одоо киногоор үзвэл Fast and Furious Power Walker гэсэн үг баггүй. Тэгээ ингээ нөгөө уус тийм амар мундаг болох зорилго байгаагүй. Тэгсэн чинь угаасаа ингээ юм жоохон махар үзээд байдаг болохоор явуулсан шүү дээ. Гэтэ угийн тэгээд нэг ингээд зүгээр ингээд нэг юм дотроос идэгддэг тийм мэдрэмж байд юм байна тий. Амар зүгээр суугаар шал тэр санагдаад. Хөнгөр л угаас зүгээр сууж байгаа юм шүү дээ. Одоо таны цаг зохион байгуулалт ер нь яг ямар рутинтэй явдаг вэ тэнэ? Ер нь бол хамаагүй. Гэхдээ яг хамаагүй ч гэсэндээ яг юм байгаа даа. Би өглөө за нэг 8:30-40-гээс сэрчтэй. Одоо унтж байгаа цаг нь үүрийн 5 цагттай. Йоо. Монголд ингээ үзэрт ингээд за нэг 8:05-гээ 9:20-30 гээд ажил дээр ирчин.
Орой 8 хүртэл сууж агаад тэгээ 10 цагаас митинг хурал муралтаа орж суугаад тэгээ Монголын цагаар 4 цаг мах тусдаг байхгүй. Тэгэхээр өдөр орой ингээ ажилтаа. Тэгээ одоо нөгөө койно гаргах гээд юмнуудаа их гээд тэр одоо ингээ ажилласаа чөлөөлөх хүсэлтэд өгцөө явж байгаа. Тийм болохоор бас ингээд жоохон эрүүл мэнд эдгээр сайжраад явж байгаа. Тэгэхгүй болохоор ингээд цаанаа өөр давхар ажил хийгээд энэ токны одоо төсөл эдгээр хэрэгжүүлэх худлаа байдаг байхгүй. Энэ 3-4 цаг л унтдаг шүү дээ. Яа, би чинь 7 хоног цаа яг хийж үзсэн нэг 75-аас 80 цаг орчим ингээ ажил хийж байгаа байхгүй. За. Тийм, бус үед нь ингээ унтдаг ч юм уу. Тиймэрхүү арилтаал явж байна да. Та нэр яагаад яг офис энэ Central Tower сонгосон бэ? Би юу? Яг тийм ээ, яг та. Би. Яг 10. Хоёлаа зүгээр юу вэ? Монгол кино шиг ярилцъя. За. За. Та нэр яагаад офис Central Tower сонгосон юм бэ? Одоос 10 жилийн өмнө анхны офис дээр тусгаар техникийн ордон дээр офислж байлаа. Тухайд энэ барилга үнэхээр дийлдэшгүй том даваа мэт санагдчих. Энэ хараал эцэн офис тэзэр нэг өдөр орно гэд. Дараа жил орно гэж бодож исэн чинь хараал эцэн 10 жилийн надаас авчаа. Гэтэл би чадсан байна. Тэр энэ офис бол 10 жилийн өмнө орно гэж зорж исэн. Тэгэл тэр зорилгоо биелүүлсэн. Тэ, ерөөсөө ингэж наад чадахгүй бол нэг өдөр наанаа л гэдэг шиг тэ. Тийм ээ, та үнэхээр мөрөөдөлтөд хүрч чадчих. Тийм ээ. Чам маш их баярлаа. Таны дараагийн мөрөөдөл юу вэ? Миний дараагийн мөрөөдөл үү? Би өөрөө штэ гэж. Мөрөөдөл байдаг шүү. Зүгээр ажиллаад хийдгүү байдаг. Ажиллаад хийдэ. Одоо өөр юу? Та нэг ток шоу гэх ингээд таны хийжсэн контентэд амар олон гэж штэ. Бажи бабаа юу? Тий. Нууцсан байгаа шүү. Харин тий. Тэгээд тэднийг гаргангууд одоо хүмүүс ойлгох ч гэсэндээ нөгөө орж исэн хүмүүст нь ингээд жаахан хүнс тус болохоор тэгээ байлгаад байгаа. Тий. Тэр ихтэй бас тэр үедээ тий. Тэр үедээ ч амар лэсэлтаа нөгөө үнэн ток шоуг дөрөөгөл за Монголд ийм ток шоу байх хэрэгтэй байна гэж анх хийжсэн. Чи одоо хэдэн? 14 онд шүү. 14 оны 100 байхгүй. Тэгэл тэр чинь ердөөсөө яг нэг 2 амиртай. Санаа оноо юу ч авахгүй тэгэл хийжсэн. Тэгэл санаа оноо төлөвлөгөө авахгүй болохоор тэгэл унтсан шүү дээ. Таны тэг анхны яг эхэлчихсэн юу чи ер нь бол Facebook-ээс үү? Нөгөө би чи блог хөтэлдэг байсан юм чаа. За. Блог гэж юм байсан юм аа дээр. Бичдэг. Тэгэл тийм блог хөтлөөл вебсайт байгаа. Тэгээ вебсайтыг хүн сонирхоо болоод Facebook пэйж хөтлөөл. Надад нэг тийм амар онцгой авьяас байдгүйсэн байхгүй. Дуулж чадахгүй, бүжгэлж чадахгүй. Тэ? Од болох чадвар байхгүй. Тэнгүүд за мем орчуулаад тавья гээл. Хүмүүс түрэг гээл өөрөө тийм контент хоолборд ингэж тавьж түгээдэг юмдаа сайн байсан юм чинь. Тэр нэг од олж шодог зүгээр ингээд хүмүүст үзүүлэе гэж боддог бас. Тэгээ тэр нэг өдөр фан гээд. Тэгэл анхны аясаа гарч ирсэн дээ. Ирсэн үү? Энэ үү? За тэгвэл орцгоё. Тийч. Бора алгаар нь орж ид. Таад юу яаж юм аа нэг гадуур одоо хамгийн орох дуртай газар гэж байгаа юм. Ажил орлоо. Ажил тооцохгүй юу? Гэр багтаа. За гэр тооцохгүй. Ажил дээр л тэгэл бид нар сайнаа цагаар ордог ганцнууд, хоолны газрууд тэр л дуртай. Бидний ер нь өдрийн яг хамгийн аз жаргалтай хэсэг нэг хоолны газар л багтдаг. Тий. Өөр бус үед гэвэл цирк их орох дуртай. Найзуудаараа уулздаг, завтай авах үедээ тэгдэгс. Тэгэл өөр хадаа нэг тийм байдаг юм байна. Хөшөрж байгаа юм шиг. Нэрээ уг нь зөндөл байж юм байх гэж байна. Жоо өйтгөртэй сонсогдоод байна. Угаас би өйтгөртэй л бордохгүй шүү дээ. Кринж нэр. Би зүг ахтартай. Тэгэж. Юу яа бичээ гэлцэн мө? Тий. За одоо тэгээд явж байна да. Гайлаас зөндөө юм авлаа. Тийм бүрдүүлтэйг авлаа. Daimler гэсэн үү? Daimler AG гэдэг. Энэ AG гэдэг нь яг групп л гэж л байгаа юм байна. Тий. Та юу хийдэг байсан бэ? Би одоо нөгөө формулагийн урлаа гэж байдаг шүү дээ. За. F1. Тэн дээр Petronas гэдэг Малайзийн засгийн газартай хамтардаг oil company гэдэг Petronas гэдэг. Тэгээ Mercedes-Benz,
MJ маань Malaysia Oil Company буюу Petronas-тай нэгдээд хамтын нэг баг байгуулад тэгээ одоо нөгөө формула дээр оролцдог байхгүй. Манай үндсэн хоёр уралдагч Bottas нөгөөх нь Lewis Hamilton гэдэг. Lewis Hamilton гэдэг нисгч одоо арын албаны сошиал медиа дээр ажиллаж ирсэн. Тэгээд 2020 оны Английн одоо хамгийн нэр нөлөө бүхий хүн тэнгүүтээ гүн цол авсан баг хамгийн анхны ингээ өнгөт ярьсан юм байхгүй. Тэгэхээр тэр хүн яг нэг шууд холбоотой ажилддаг. Ахтаа ардлынхны юмнуудыг хийг явдаг гэсэн. Илүү менежмент руугаа юм ба шүү дээ. Одоо нөгөө merchandise буюу одоо нөгөө онлайн store нөгөө social accounts-уудын ерөөхдөө постны санаа төлөлтүүдийг хийдэг гэсэн байхгүй. Зөв. Тий. Тэгээ манайч нөгөө дэлхийд ерөөхдөө social media аккаунтын engagement гэдэг нөгөө фэнүүдээр дэлхийн ихний товт ордог бүр. Хүмүүс монголчууд нэг анзаардуулах бас одоо формулагийн уралдаан ч өөр амар том зах зээл баг. Ажил руу орж танилцсан чи ажил руу орцгоё. Тэгэхээр Централийн 10 давхарт байт юм байна. За тэгэхээр Мельбурны гэдэг чинь залуучуудад одоо интернет дээр хэрхэн мөнгө ажил олох вэ? Уг нь хүмүүс тэгж ойлгоод байна. Манайх ч юм нь бол одоо компьютерийн анхан шатны хэрэглээ, дунд шатны хэрэглээ, кодчгүй хэрхэн веб веб технологийн үндэс мод 6 төрөл хичээлээд байгаа байхгүй. Тэндээс хамгийн их хүмүүсийн сонирхдаг интернетээр их мөнгө олж ажилтаа болох бай. Тэр яг хичээл нь бол шууд мөнгө олохоос илүүтэй интернет гэж үе, компьютер гэж үе. Энэ хоёрын чи хэрэглээний одоо төвшинг анхан шатаас чинь агсан дунд төвшин рүү очиод ийм мэдлэгтэй болонгуудаа дэлхийд интернетээр ямар ажил хийх боломжтой ингээд ийм ажлын байрнууд өгдөг шүү. 40 гаруй ажлын байр тайлбарлаад энэ ажлыг ингэж хийн шалгуур нь юм байдаг. Ийм ажил хийхэд тулд ингэх хэвээр ажлын ясныхаа дараа одоо цалингаа ингэж аавна маам гэж. Сургалт нь одоо хэр одоо авдаг? Сургалт чинь ингээд нэг төлбөр төлөөл насан туршдаа өнгө. Одоо анх 2014 он $100 бүртгүүлж исэн хүн одоогийн манай төлбөр шүү юм биш үү? Тийм. Анхны төлбөр чинь $100 тэр үед чинь доллар чинь 1800 102 мянга гэсэн байхгүй. Одоо ч тэр хүмүүс хичээл үзэж байгаа. Одоо төлбөр нь болохоор сая 100 мянга байхгүй. Тэр анх бүртгүүлсэн хүмүүс ингээл насан туршдаа ингээд lifetime update ингээ хийгээ явдаг гэсэн. За тэгэхээр та офисод танилцах уу? За манайх энд одоо нөгөө $100-ийнхаа пицца ид болсон гэлээ. 123 мянгийнхаа пиццаг бид хийдээд сайхан даалгаад ийж нэр нь бол тэгээд өнгөө олж бас сайх шүү дээ. Хамгийн гоё шүү дээ. Баярлаа гэж. За тэгэхээр одоо энд ингээд галтгааны юм тийм. Одоо ингээд манай галтгаа. Тэгээд бид нар одоо энд байгаа тавилан маяглал хүртэл ингээд өөрсдөө зураал. Энэ газар чинь өөрөө ингээд анх централ товор баригдсанаас хойш өөр ямар ч газар орж байгаагүй газар байхгүй. Централ товрын өөрсдийнх нь санхүүгийнх нь архив байсан газар. Ерөөсөн манайх зүгээр ямар ч өмнө өөр компани орог. Тэгээ ингээд одоо энэ хан маань ерөөсөө байгаагүй шүү дээ. Юу ч байгаагүй. Одоо ийш ингээд харуул хүлээлгийн өрөө бид нар ямар ч тийм байгаагүй байхгүй. Бид нар ингээд өөрсдөө ингээд шал авахгүй бүх шалны тавиал организм тавиал энэ одоо бүх таасмаасныхны юмнуудаас солиол одоо иргэн тойроо одоо энэ газар зүгээр ингээд кастомлсан юм шүү дээ. Амар одоо бүх юмнууд байгаа л. Тэгэл өмнөх офис дээрээс нь тавилгуудаа бүгдийг нь энд авчираад угсарсан тэргээр онцдог юу гэхээр заавал ч мөнгө шинэ офист ингээд орохдоо шинэ тавилга авах шаардлага байхгүй шүү дээ. Заавал хэрэггүй мөнгө өгөх шаардлага байхгүй. Тэгээд анх ингээд бүх зохиол мөхөөл гаргахдаа энэ тавилга энд дээр ингээд бүх зургийг гаргаад ингээд хийжсэн байхгүй. Тий. Тэгээ энэ бол ингээд яг манай ингээд хамт бол ингээд өөрсдөө бүгд хамтдаа яриад гаргасан тийм офис байна. Энэ хэсэг болохоор одоо юу байна? Одоо ингээд шинэ хүмүүсээ хүлээж байгаа. Одоо манай Roy Management гэдэг компани байгуулагдчихж байгаа. Тэрнийхээ хүмүүсийг хүлээж байгаа. Шинэ хүмүүсээ хүлээж байгаа ажлын байр юм уу? Тийм, ажлын байртай хүлээж байгаа. Тэгээд уг нь одоо бүгдөө шинэ iMac гэсэн манай ядлахаар өөрсдөө тэгэхэд хүн орж ирэхсэн үнэ ингээд өөрсдөө хож юмнуудаа солиод тавьчихсан. Тэгэл байралтай байж байна. Тэгэл одоо манай компани туг энэ синхрон болохоор бас хутга учиртай. Манай өмнөх юу аахгүй. Анхны логоны үнц өнгө тийм болохоор синхрон оруулаад одоо энэ бас 2 дугаар үеийн шар өнгө нь энд явж байна. Үүдэн тэр анзарсан бол ногоон өнгөтэйсэн шүү дээ. Тийм ээ. Тэр нь болохоор одоо манай компани өнгө аахгүй. Тэгэхээр бас ингэж анхны өнгө дунд 2 дугаар 3 дугаар үеийн бүх ингэж шигшиж оруулсан. Тийм офис. За та шууд амар хурд хариулж шүү заяа. Би гэсгээс. За таны топ 3 Монгол рэпер. Rocket Bay. За 1 2 Саш 3. Би чи. Ихтэй наач ямар сони юм бэ? Би нэр хинэ гэж бодсон бол. Гинж Rocket Bay. 3 тон хортлаач. За 3 тон. 3 дахь нь уу?
Сашуу тайваа гэсэн. Хоёулаа. Бид нэр өстө. Монгол ихтэй амар яг 3 тэтэ. Оо тэтэ. Окей. Энэ болохоор манай Зэвсгүүд. factory гэдэг юм ингээд бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэж гардаг хэсгүүд байна. Тэр манайч бас өөрсдөө entertainment салбарт бас өөрсдөө сонирхолтой. Тийм болохоор одоо ингээд яг видео хийдэг хүмүүс харуулдаг байна. Хамгийн сүүлийн бүх мундаг линзүүд, камерууд гэл байж байна. iPhone одоо эндээс харахад энэ миний бүр хамгийн анхны телефон төргөө ирсэн MacBook маань байж байна. Ингээл барьж исэн бүх утаснууд. Би ер нь юмд ингээд амар гамтаахыг үздэг байхгүй. энэ тэгээд ингээ хадгалж гоё л харагдсан тий. Тийм энэ чи ашиглан тэгэл хасаавал тэгэл хасаагаал ашиглаж шít. Ингээл юмнууд дээр чинь бүх юмнууд ингээл юм ер нь амар хаях дургүй байж. Та юм пен тоглоом юм сонирхдаг тий. Чи наач нөгөө фигүрлэлтэй одоо тэгээд эдрэг нөгөө багаас үзэж өссөн. Одоо чи мэдхүүг энэ Гокуг мэдхүү. Мэдэн шүү дээ. Одоо ингээл эндээс ч өөрсдөө мотивашн авдаг болохоор хоорондоо ингээ үзэн энийг хараад энэ чи яадаг вэ гэл тэгэл үцэл явдаг та. Та тэгээ өөрөө ер нь дуу ингээ продюсерлын энтер гэсэн бол байдаг уу? Миний нэг хитэн гаргаж дуу үйд шүү дээ. Тийм үү? Тий. Аюу хит болоод энэ нөгөө Ghostwriter хийдэг хийдэг мэддэхгүй. Аха. Тий. Байдаг шүү. Тэр дуунууд тэр миний нэр гардаг шүү. Та яг Isaac-ийн нэрээр Агуу ирээдөө. Ирээдөө тий. Ямар дуун дээр үү? Агуу л дэдүцгүй юу. Чи яг дооноо сонсох гот ирээдөө гэдэг үг хоёр мөрөнд яг хоёр давтагдаж орж л байвал миний. Тийм үү? Тий. Яа тэр продюсер ихээс илүү юу л та. Яг арчих юм уу? Энэ хаалт шүү дээ. Тэр ингээ санаа өгөөд аха. Мотивацчлсан гэх юм уу да. Би ч өөр амир юм уу болохоор ингэшүүлээд хичүүлээд ингээд. Аха. Яг тийм Та лирикс бичих юм уу? Тий. санааг нь гаргадаг. Би бичнэ гэж бодлоо шүү дээ. Аха. Тэгээ ярилцлаад ингүүдээ чинь тэгүүлээж иргээл. Би нэг тийм жаха дуумаагаар иймэрхүү концептыг харуулж ажгүй хийх болох юм шүү гэдэг. Мэдрээд итэй. Аха. Тэгвэл ямар ер нь за одоо та жишээ л дээ. Яг амар бөөрийнхээ сонсогдсон л лөө гэсэн. За тэгвэл за одоо жишээ нь яг таныхаар за харах уу ирээдүү гэдэг яг чи зүгээр яг сонсоо өдөрөө зөө. Зүгээр ингээд за ч наа чи юу лээ? Чи мэднэ. Харахуугаас ирээдүү. Үгүй. Тэр биш шүү. За тэгвэл чи зүгээр ингээд хоёр мөрт нэг мөр болгон дээр миний нэр татагдчихж байгаа. Тийм юм байгаа. Чи ингээд мэднэ. Тий. Хит тоо тий. Тэгвэл байгаа. Зөнгөж одоо энэ хүмүүс чи бодож нэр юу яриад байна хулаа нэрээ гэх. Тэгээд за тэгвэл комент дээр үлдээгээрэй заяа. Адараа. Осоод зайдаг. Нэр. За. Хамгийн анхныг нь бүр хамгийн амар том юутай амар санаад бичээрэй. За комментнээс нь тэгээд шалгаруулъя заяа. Юу? Харанхуу ирээдүү. Үгүй зөв ирээдүү гэдэг нэр орсон л доо байгаа. За хэдэн байгаа ер нь тэнэг? 2 3 4 байна уу? Яа. Тэгвэл бас хайрын доо. их юм байна шүү дээ тий. Айгу. Чихтэйг орой ач YouTube-аар үзээд олж мэдэх баха. Чихтэй бол орохгүй шүү дээ. Чи ихтэй сонсож байгаа чи нэвтрүүлэнд гарахаас өмнө шалгацсан талбараш. Үүдэн дотор нөгөө ингээд зүүдэг шот юу гээл шүү дээ. Нөгөө Isaac Coin байж байгаа. Тийм тэр манай байж болохоор хүмүүс ирж худалдаж авч байгаа. Үнгүү гаргая гэж бодож ирсэн чинь. Худалдаж авч байгаа. Тийм. За үнгүү гаргая гэж бодож ирсэн чинь бас Isaac-ийн merchandise ирэхэд бол хүн төлбөргүй багсгүй. Бүх хүн цэнтэй багс. Тэгээд одоогоор ямар ч 300 гаруй зарагдсан. Гэхдээ энэ баг өнгөрсөн 7 хоногийн мэдээлэл одоо ингээд тэр бид нар чинь 500 гаргасан. Том жижигсэн гаргасан хэрэг чи одоо орог үүдэнд үлдсэн ч байсан ч орог сүлэх. Тэгэхээр ер нь 500 л ингээд гараад тусчих байгаа юм. Зөв. Тийм. Тэгэхээр энэ чинь арт түмний coin болох гэдэг. Тэгээ яг ингээд арт түмний coin бол хоогдол зарагдчих шиг шүү дээ. Бас ийм өндөр хүлээлттэй гэж бодсон гэдэг. Одоогоор тэгээд асууж байгаа дээ. Одоо угийн хүн болгон сонирхож байгаа шүү дээ яг үнэндээ. За. Одоо Isaac Coin дээр одоо нийт одоо цугларсан санхүүжилт нь хийдэр гэж байна. Тий. За өдөрт бараг 1 тэрбумээр нэмэгч чинь. Тийм одоо 7.2 тэрбум төгрөг байгаа. Энэ санхүүжилтийнх нь хамгийн доод нь бол 100 тэрбум төгрөг. Гэхдээ монголчуудаа ингээд сүүлийн өдрөө ингээд хаалцаад ороод ирэх болохоор одоо зөвхөрчлөн сөрөлт явчих. Тэгээд бол 100 тэрбум бол хангалттай давчин бараг 200 тэрбум бараг гарч байх гэж байна. Тэгээд 100 тэрбум ихний захиалгыг аваад үлдсэн нөгөө илүүдэл тэр мөнгнүүдийг
ердөөс ингээд буцаад хүмүүсэнд тарааг өгч. Ердөөс угаасаа ягаад ийм ихтгэлтэй байгаа гэхээр угаасаа хүмүүс мэдрээд ойлгоод ингээд бид нар ингээд өөрсдөө платформоо хөгжүүлээд хүмүүст мэдээлэл өгөөд ил тодоогот хүмүүс ингээд бусадтай харьцуулагдаад юм чи ирэнгүүт шал өөр болж байгаа байхгүй. Одоо яхаа нэг муухагаар хэлэхэд бид нар нэг метафитийн кола ууж агаад MCS-ийн кола онгоч ингээд шал өөртөө яг тийм мэдрэмж хүмүүст очиж байгаа болохоор бас амар дажгүй. Тэгэхээр юу штэ одоо за та бол угийн coinтэй coin-гүү ингээд амар их ажилтай те. Тэгээд ингээд угийн за баян хүн. Тэгвэл Баян гэдэг ойлголтчны үдэг. Гэхдээ за мөнгөний хувь дээр шууд зүгээр тэгээд хэлэхэд тий. Тэнгүүт тэгэхээр яг та яагаад coin гаргахаар шийдсэн? Наадхан дээр чи уг нь бол одоо энэ ч өөр юм нэгт миний яг жинхэнэ мэрэгжлийн юм баггүй. Олон жилийн өмнө сонирхож исэн. Тэгээ орхицсан байсан. Тэгээд амар олон инфлюенсер одоо яг одоо энэ криптог ингээд судлаад ажил болгоод амьдралаа болгоод явж байгаа зөндөө олон мундаг залуус байгаа шүү. Жинхэнэ судалгаа яваад энэ ажил болгоцсон. Би болохоор сонирхлын төвшөнд гэхдээ агсан сонирхлын төвшөнд байсан. Энэ өөрөө ч гэсэн бас Монголын хамгийн анхны ингээд хамгийн их биткойн эзэмшдэг тэрийг мөнгө болгосон хүмүүсийн нэг. Тийм бол одоо бүгдөө хүлээн зөвшөөрөх баг. Тэгээ ердөөс за би энэ хүмүүсийн ажил саадлаад яхаа энэ хүмүүс сэтгэлээ гараад цаг хугацаа зарцуулж хат би тэр хүмүүсийн хоолойг хуваах эсвэл шүү дээ. Тэгээ ингээд нөгөө криптогийн ингээд IO, ICO ингээд давлгаа болоод ирэнгүүт би тэр хүмүүст амар итгэжсэн байхгүй. Итгэж байгаа, итгэхийг хичээж байгаа. За эдгээр маань ингээд зөв юм хийж байна. Өө ямар мундаг ингээд нэг туслаарлаа, хоёр туслаарлаа, 3, 4, 5 туслаарлаа. Биш ээ. Тэ. Үнэхээр биш мэрэгжлийн бус ямар ч чих хандлага байхгүй. Зарим бүр төсөлж байхгүй хүмүүсээс мөнгө татчих ах шиг. Зарим нь юу ч хийгээгүй жиж ийм юм хийнэ гэдээ хийж ах шиг тэ. Тэгээ тэр хүмүүсийг бол би салбарын хүмүүс болохоор мэдээж юм хийдгүү мэдээд байгаа. Ихэнх нь үртэй. Тэгээ өрөөдөлж чадахгүй байгаа хүмүүс хүнээс мөнгө аавна гэдэг чинь өөр ингээд аюултай байхгүй. Тийм болохоор ерөөхдөө бол за энэ салбарыг бас би хүмүүс болохоор намайг энэ салбарыг унах гэж хараад байгаа. Ердөөсөө. Миний хувьд болохоор бидний хувьд болохоор энэ салбарыг аврах ингээ ганц гэрэл хийгээ харагдаад байгаа байхгүй. Яг өөр мундаг ингээ төслүүд байгаа. Гэхдээ одоо энэ дундаас бол ялгараад одоо хүмүүс мэдрэгтэй явж байна. Тийм болохоор би ингээд хэлэхэд амар олон мундаг залуус байхад тэр хүмүүс ингээ хийчих байлгүйтэйгээ бодсон чинь ингээ таарсан чинь урам хуураад за зохио би нэг уус хамгийн сайн чадсан чинь нэг би хийх хэрэгтэй байна. Энэ зах зээлийг хамгаалах хэрэгтэй байна гэж бодоод ерөөхдөө л хийж байна. Бас чаленж маягийн юм биш үү? Тийм. Тэгээд бас дээр нь бас одоо би энэ үндэсний олон нийтийн сүлжээгээ сайт байгаа. Сүүлийн 10 жил хийх гэж үзсэн. 3 удаа нийлсэн. 3 удаа нийлдэхдээ ямар шалтгаанаар байхгүй болсон бэ гэхээр нэгдэл амар олон бүртгүүлэл тэгээ нэг ачаалаад хэлэхгүй унтарчдаг. Хүн орж болдог бүр гацдаг. Тэнгүүт ердөөс энэ дээр одоо санхүүгийн асар том нөгөө юу гарч байгаа. Одоо нөөц эрэхт болж байгаа. Яг юуны сайт лээ? Үндэсний олон нийтийн сүлжээ. Одоо инженерээр бол Facebook ч гэсэн байна. Facebook ч одоо медиа юм шүү дээ. Тийм. Тэнгүүд ердөөсөө одоо мөнгөний босгох маш ингээ өндөр боломжтой болоод ирчихэж байгаа байхгүй. Тэгээ ягаад өөрөө мөнгөтэй хүмүүсээс мөнгө босгоод байгаа юм бэ гэхээр би зүгээр өөрийнхөө мөнгөөр босгоо ингээ юмнууд ингээ хийх юм бол тэр ингээд урт хугацааны ингээ юм болох гэдэг. Нэгт хоёр талаар энэ ICO хийгээд токен гаргаад тэрийг ингээ тухайн вебсайтыг уйснаар хэрэглэгчд хоорондоо ингээ шууд татагдах, шууд ингээ бодит арилжаанд явах болоод ирэнгүүт амар өргөн болчихж байгаа байхгүй хүрээ. Тийм ээ. Тэгээ ерөөхдөө бол энэ мөнгө босгохоос илүүтэй олон хүнд ингээ төслөө танилцуулаад таниулаад маркетинг гэдэл тийм зорилготой байгаа байхгүй. Харин тийм тэгээд наад захны юу гэхэд л одоо тэгээд одоо нэг сайтнаас нь ороод авах гэхлээр тэгэл гацаж мацаал тий. Тийм тэр чинь одоо ингээд ийм байгаа байхгүй. Би тэгэхээр угийн нэг л шулуух хэлчихэд одоо энэ бас хүмүүс мундаг хүмүүс үздэг л юм бэ лээ. Ерөөхдөө юмны наад захыг үздэг. Тэнгүүт тийм байгаа байхгүй. Одоо ингээд хідэн биржүүд дээр нэг токен гаргаал тий. Тэр нэг зарагдан хүмүүс уралдаж авдаг тий. Тийм тэнгүүт тэн дээр бас би тусдаа ингээд арилжаа хийж байгаа хүмүүс шууд тохирчж байгаа байхгүй. Тэнгүүт энэ биржүүдийн ихэнх нь ямар ч тийм ёс зүйгүй мөнгө утсан байна тий. Хоёрт нь юу гэхээр одоо ерөөхдөө мөнгө угаалт хийсрэг тийм тодорхой одоо загц хуйлууд байдаг. Одоо энэ биржүүдийн үйлчлэгийн нөхцөл рүү ороод үзвэл өөрөө өөртөө арилж яж болохгүй. Нийгэмд ямар нэгэн одоо ингэж үнийн савлгаа өсгөх мэдээлэл хийж болохгүй. Ингээд одоо юу гэдгийг би нэг coin гаргачаа те өө удахгүй би одоо чинь нэг coin ингээд 10 сая төгрөгөөр 4 төгрөг багтна авлаа те. За. Тэнгүүт за энэ удахгүй coin алах гэдэг манайхаа өста али мали гээл тэнгүүт хүмүүс шуураад өсөн шүү дээ те. Тэгээ би 5 дээрэн зараа шүү ташигдчихж байгаа. Энд чинь ингээд болохгүй байна. Өөрөө хайплаад өөрөө юу юм бэ? Энэ бол өстой ямар ч ёс зүг. Ер нь бол энэ coin юмнууд ч одоо ингээд зүгээр яг төсөл нь ингээд хэрэгжээл албасныхаа вебсайтаар албасны мэдээлэлүүд яваал явж явах хэвээр. Тэгжээж хүмүүст мэдээлэл нүрээд тэр төсөлд хүмүүс итгэл нэмэгдэх хэвээр байхгүй. Түүнээс бол зүгээр ингээд яриа үйлдэлэр те. Одоо монголчууд мэдэхгүй болохоор нэрээ алхаж байгаа маань гэж ороод тэр ингээд амар мэрэгжлийн бус зүйл байгаа байхгүй. Тэгэхээр одоо манайх бол энэний одоо эсрэг байна. Тэнгүүтээ одоо ингээд
Хүмүүс болохоор төсөл мөнгө босгочоод халуулчихдаг. Хаалгаагаар яасан юм мэддэхгүй те. Тэр мөнгө нь хааш орж байгаа. Одоо зарим төслүүдэд орсон мөнгө байгаа мó байхгүй мэддэг. Ганцхан. Тэгээ манай болохоор бүх юм шилэн танстай. Орсон мөнгө хайч шин эдэргээд бүх юмнуудыг ил тод байлгах гэдэг. Яагаад гэвэл бидэрт үнээс нуух юм байхгүй. Тэгээ давуу тал л тэр байна. Зүг. Та тэгвэл одоо тэгээд койно өөртөө юу яах та өөртөөхөө юугаар зарах юм ба штэ тий. Одоо өөртөө бид нар Монголдо хөгжүүлээд өөртөө ингээ платформоор хөгжүүлээд Монголд анх удаа ингээд юм хийж байгаа байхгүй. Тэгэхээр бол хүмүүс хараад бол одоо амар чадамжтайг нь ойлгох хэрэгтэй. Та гольф тоглодог юм. Нөгөө Солонгос кинон дээр үзээ гоё. Ихтэй сонирхолтой хүн орж асуудаг байхгүй. Ярьдээ шал вагар юм байлээ гэж. Өөч гоё сонирхолтой. Дайжгаа өөрхөн тий. Бас орлоо хаяа тоглоно. Энд дээр Сая гэхдээ бүр амар супер хариулт байлаа шүү. угаасаа л ийм жод кино дээр үзэл. Хүмүүс яг орж асуудаг байна. За тэгэхээр өнөөдөр чи хоёулаа нэг пиццанд мөнгө өрцтэй. Тэгэхээр би бол ер нь өдөр тутамдаа нэг тийм илүү мөнгө өрдөггүй. Мөнгөнд амар тийм өрг гантаа хантад хүсдэг. Тэр бол яг одоо өнөөдөр бид нэг кино үзег ярьсан байсан. Чинаас гээд ажиллаараа. Тэгэхээр одоо тэгээд ямар ч сан кино үзье. Даалгыг та хэдэ. Тэгээ манай эхнэр одоо нөө жирэмсэн 7 сартай. Тэгээ нөө жирэмсэн хүмүүс чинь ингээд 7-8 сар л болоод 5-тад эхэлдэг байхгүй. Тэнгүүд ингээд ингэний хормог гэд байд юм бэлээ. Цагаан хөхтөн ажил амтдаг гэсэн. Чи мэдчихсэн. Тэгээд ямар ч ингэний хормог аваад тэг гэрлүүгээл харих төлөвлөгөөтэй чи үзэж чинь. Тэгэхгүй бол үрх юм ингээд надад бол үнэхээр байхгүй байна. Тэгээд угийн заавал тэгээд юу хэрэгтэй юм даа байсан дээ шүү дээ. Тийм. Тэгэл хэрэгтэй юм даа. Тэгвэл хэдүүлээ ингэний хормонд явагдах уу. Доор дэлгүүрт байхгүй. Тэгэхээр ойлоо Улаанбаатар дотор ирэл хавхлах байх та. Окей. За одоо ингээд бид хоёр юу Шангрилагийн гадаа орж ирж байна. Юу дээр ингэний хормог авахгүй явж байна. Хамгийн сонирхолтой нь төвчрөл яриа явж ирсэн чинь манай ажлынхаа ойрхон байдэ. Харин тийм. Төвчрээд аль хэдийнэ ирцгээсэн байна. Нөгөө чи хүртэл ирсэн ш. За тэгэхээр одоо бид хоёр өнөөдөр $100 амжилттай үрж дуусглаа. Гоё хэлээ. Манай ажлынхан гоё пицца идлээ. Сая ингээд кино театрт одоо тэрнээс үсэх 7 төрлөө даалгалаа. Эхнэрийн зэгсэн одоо ингэний хормог авлаа. Тэр бол маш үр бүтээлтэй. За орцсон танд баярлалаа. За маш их баярлалаа тэгээд. Баярлалаа. Зүгээр. $100. Тэгэхээр за тэгээд өнөөдөр энэ дугаарыг үзсэнд баярлалаа. Зөндөө тэгээд авах гээхийн ухаанаар хандна үстэй. Авахын аваарай. Гээхийн ч тэгэл авчлаа. Нэг гээхэд авах юм байхгүй тий. Бага зөндөө. Ганц хоёр юм аваад үлцтэй тэгээд гээгээрээ. За тийм. Тэгээд өнөөдрийн дугаарыг үзсэн баярлалаа. Баярлалаа.